Сайн байцгаана уу. За өнөөдөр ингээд Эми Лин Брэдли гэх эмэгтэй сургаггүй алга болсон иргэн тухай ярих болно. Эми Лин Брэдли 1974 оны 5 сарын 12-нд төрсөн. Алга болох үедээ Эми 23 настай байсан. 1998 оны 3 сард Эми сургаггүй алга болсон бөгөөд тэрээр тухайн үед Карибын тэнгист байх Курасава арал руу аялын том хөлөг онгоц болох круиз аялалд ээж, аав, эрэгтэй дүүтэйгээ хамт аялж явсан. Тухайн круизэн дээр 2000 зорчигч 100 гаруй үйлчлэгээний ажилчид байсан. 1998 оны 3 сарын 24-ний өглөөний 5 цагийн үед Эмигийн аав нь тансаг зэрэглэлийн нөгөө круизнийхаа өөрсдийн гэр бүлийнхэн байрлаж исэн өрөөндөө орсон. Ингээд охиныхоо өрөөнд орсон чинь охин Эми нь өөрийнхөө өрөөний балкон дээр унтчихсан баг. Эмигийн аав охиноо унтж байгааг хараад хагас цагийн дараа буцаад охиныхоо өрөө рүү ороод ирэхэд Эми өрөөндөө байгаагүй алга болсон байсан. Энэ цагаас эхлээд Эмиг дахиж хизээч гэр бүлийнх нь олж хараагүй юм байна. Эмигийн сургаггүй алга болсон шалтгааныг магадгүй тэр хөлөг онгоцноос круизнээс унаад далайн ус руу унаад живж нас барсан гэж таамаг гаргасан. Энэ таамгийг бол Эмигийн гэр бүлийнхэн бол үгүйсгэсэн. Учир нь охин нь усанд маш сайн сэлдэг. Дээрээс нь бол усанд живж байгаа хүмүүсийг авардаг тийм аврагчаар бэлтгэгдсэн мэрэгжилтэй. Тэгээ сагсан бөмбөгөөр хичээлдэг тийм фит эмэгтэй байсан. Тэгээд ч Эмид бол амиа хорлох ямар нэгэн шалтгаан бол байгаагүй. Хэрвээ Эми хөлөг онгоцноос унсан байлаа гэхэд тухайн круиз иргэдээр зогсгоод эрэгтэй ойрхон байсан учраас Эми бол тэр далайн эрэг круиз хоёрын хоорондын зайд бол хэлбэрхаан сэлээд амиа аваад гарчих тийм сэлэх чадвартай гэж хэлсэн байна. Эмигийн алга болсон хэрэг эхэлсэн цагаас л мөрдөгчдөд учир битүүлэг байсан бөгөөд Эмиг үнэхээр круизнээс унаж живж нас барсан гэх таамаг бол мөрдөгчдөж гисэн няцаагдсан байна. Ингээд яг юу болсон талаар дэлгэрүүлж ярив. 1998 оны 3 сарын 21-ний өдөр Эмиг аав ээж дүүтэйгээ хамт круиз аялалд гарсан байгаа тэрэд. Тэдний аяллаа маршрут бол Порто Рикогоос хөдлөөд Нидерландын Куракау арал руу аялах байсан юм байна. Ингээд 3 сарын 23-ны шөнө буюу Эмиг алга болдог өмнөх шөнө нь усан онгоц бол Куракаугийн далайн эрэг дээр дөхөөд очсон. Яг эрэг дээр бол газардаагүй байсан. Ингээд тэр шөнө бол ерөөсөө бүх зүйл хэвэн ингээд эдний гэр бүл ерэн дээр круизэн дээр ямар нэгэн тийм шижиг бүхий зүйл огт байгаагүй гэж. Тэр шөнө Эми өөрийнхөө эрэгтэй дүү Брэдтэйгээ хамт круизний бааранд ороод тэр хоёр уугаад, бүжиглээд, дуулаад ингээд шөнийг аяугаа хөгжилдөж өнгөрөөсөн. Яг тухайн шөнө бол бааранд Blue Orchid нэртэй амиж төмөрчмийн хамтлаг бол энэ круизний бааранд тоглосон, дуулсан байна. Эми яг тэр бааранд байсан учраас тухайн энэ Blue Orchid хамтлагийн бусад гишүүдтэй ярилцаад хамт хөгжилдөж жоох уугаад, бүр тэгээд зогсохгүй энэ хамтлагийн бааз гитарчин болох Алистер Дуглас гэх хүнтэй хамт бүжгэлж юм ярьж цагийг хамт өнгөрөөж байгаа нь энэ круизний камерын бичлэгээс харагддаг. Ингээд Эми дүүтэйгээ хамт шөнийн 1 цаг орчмын үед бол баарнаас гараад круизний өөрсдийнхөө байрлаж исэн өрөө рүүгээ явсан байна. Эмигийн дүү Брэд бол тэр шөнө эгчээгээ хамгийн сүүлчийн удаа харсан тэр байсан. Би эгчтэйгээ салахтаа эгчтэй миний хэлсэн хамгийн сүүлийн үг бол хайртай шүү гэж хэлсэн. Ингээд дүү нь бол ярьсан байдаг. Ингээд өглөө эрт Үүрийн 5 цаг орчмын үед Эмигийн аав нь Эмигийн байрлаж байсан өрөөнд ороод охиноо үзэхэд бол Эми балкон дээр унтчихсэн. Ингээд аав нь хагас цагийн дараа охиныхоо өрөөнд орж ирэхэд Эми байхгүй байсан гэсэн шүү дээ. Ингээд мэдээж аав нь бол охиноо өрөөнд байхгүй байгаа болохоор өөрсдийнхөө бусад өрөөний зарим нэг хэсгүүдээр хайж үтсэн ч олоогүй. Эмигийн яг байрлаж байсан өрөөндөөс нэг тамхи асаагуур олцсон гэж байгаа. Энэ тамхи асаагуурыг бол аав нь бол Эмигийнх биш гэж баталсан байна. Өрөөнөөс гарахдаа Эми бүр гутлаач өмсөөгүй байсан, гутлаа орхицсан байсан. Өрөөнөөс өөр бусад эд зүйлээ ерөөсөө авч яваагүй, яг л өмссөн хувцастайгаа хөл нүцгэн ингээд өрөөнөөсөө маш сандраад гарсан юм уу да гэж бодож байна гэж аав нь таамагласан байна. Мэдээж бол гэрийнх нь усан онгоцны бусад хэсгүүдээр Эмиг байж болох хэсгээс Эмиг бол хайсан олоогүй. Тэдний санаа нь бүр ихээр зовж төгшүүрлж эхэлсэн баг.
Эмигийн гэрийнхэн мэдээж одоо крузны ажилчдаас тийм ээ энэ крузыг Куракавагийн ирэг дээр одоо зогсоочоод за зогсоосныхаа дараа зорчигчдыг битгий буулгаач. Учир нь одоо миний охин алга болчлоо гэж аав нь хүсээд гуйсан. За гэсэн ч бол хөлөг онгоцны багийнхан зөвшөөрөөгүй зорчигчдыг Куракава арал дээр буулгасан байт юм. Мөн хөлөг онгоцны үйлчилгээний ажилчид ч гэсэн одоо тэр Куракава арал дээр бууж одоо завсарлаж тэнд цагийг өнгөрөөсөн гэж байгаа. За магадгүй бол Эми өөрийн хүслээр гэр бүлийнхнээсээ зугтахыг хүссэн бол энэ боломж бол Эмид маш том боломж болсон гэж таамаглаж болохоор. За гэвч Эмигийн гэрийнхэн бол одоо тийм ээ түүнийг өөрийн хүслээрээ зугтсан гэсэн таамагт үнэхээр итгээгүй байна. Учир нь Эми бол Виржиниад шинэ ажилдаа болцсон байсан, шинэ байртай болцсон байсан. За мөн одоо Дейзи нэртэй жижигхэн юм булдог нохооны гүлэг аваад ингээд тижээж исэн. Тэгээ круз аяллаасаа одоо ингээд буцаж Виржиниа руугаа буцаад ажиллаа хийгээд нохоогоо тижээгээ шинэ байранд орох гээд айгүй тийм баяртай байсан гэж ярьсан баг. Хөлөг онгоц Куракава арал дээр зогсож зорчигчдыг ерөөсө буулгасан нь Эмиг хулгайлсан хүмүүст ерөөсө маш том боломжийг олгосон гэж үзсэн. Хэрвээ Эми хөлөг онгоцноос буучгал юм бол тэр олон зуун хүнээс бол түүнийг олох боломжгүй болж байгаа юм байна. За магадгүй гадны улс орн бол тийм ээ 70 сая, 80 сая, 100 сая давсан хүн амтай байдаг шүү дээ. Тийм олон хүн дундаас нэг хүнийг ирээд хайгаад олно гэдэг бол маш хэцүү. Гэр бүлийнх нь охиноо цөхрөлтгүй хайж байсан ч одоо крузны багийнхан тэднэртэй ерөөсөө хамтарч ажиллах нэг л дургүй байсан гэж бол аав нь бол дүгэлд гаргасан баг. Эмигийн аав крузны багийнханд хандаж тийм ээ охиноо алга болсныг одоо ингээд зарлуулмаар байна. Чанга эргчээр тийм ээ. Тэгэд ингээд Эмигийн зургийг бас энэ крузны одоо эргэн тойронд хамгийн их одоо хүмүүс зорчиж байгаа хэсэг. За тэр зорчигчдын яг буух гэж байгаа тэр хаалганы хэсэгт бол ингээд наахыг хүссэн байна. За гисэн ч бол крузны багийнхан бид бол зорчигчдын 50 байдлыг алдагдуулахыг хүсэхгүй байна гэсэн шалтгаанаар ерөөсөө зөвшөөрөөгүй гэж. За ерөөсөө тэр крузны ажилчдын за Эмиг бодлоо тэр алга болсон хэрэгтэн тусалж байгаа шалтгаан юу байсан бэхээр зүгээр л одоо тэр ресторан, лобби, тэр бусад коридор, бусад үйлчилгээний тэр хэсгүүдээр л хайснаас биш ерөөсөө Эмиг одоо зарлаж ийм царайтай ийм хүн алга боллоо гэж зургийн наахын зөвшөөрөөгүй, зарлахыг ч зөвшөөрөөгүй. Мөн Эмигийн аав нэмж хэлсэн. За зорчигчдын байрлаж байсан өрөөнүүдээр за круз чинь өөрөө маш олон зуун өрөөтэй байдаг л та. За зорчигчдын байрлаж байсан өрөөнүүдээр ерөөсөө тэр крузны ажилчид нэгжлэг хийгээгүй. Дээрээс нь тэр крузны ажилчдын байрлаж байсан өрөөнөөс ч ерөөсөө Эмиг хайхаас тэд татгалцсан гэж аав нь хэлж байгаа. За энэ дээр нэг сонин факт гарсан юм байлээ. Юу вэ гэхээр яг энэ круз одоо аялалтаа хөдөлгөө зорчигчдоо суулгаж явах үед хүмүүс ингээ аюугай ориглуун дарсч аюугай жүүсээр ингээ дайлдаг байхгүй. За тэгээд ингээ оронгуут л яг тэр крузны яг тэр гой үүдний хэсэгт аюугай шат маттай ингээ лефт мефт аюугай хэсэг байд юм а. Тэн дээр ингээ фото зурагч ингээ хэрвээ та одоо тийм ээ ингээ зураг даруулахыг хүсвэл болноог ингээ зургийн дардаг тийм үйлчилгээ байд юм билээ. Энэ үйлчилгээнд бол яг Эми хамрагдаад өөрийнхөө одоо эрэгтэй дүү Брэдтэй хамт зураг авахулсан байд юм байна. За тэгээд аав нь охиноо алангуулгууд л нөгөө нэг крузны зурагчин дээр очиод би миний охин ингээд дүүтэйгээ анх круз аялал эхлэх зураг авахулсан. За ингээд охины минь зургийг та угаагаад өгчгөө. Би одоо ингээд охиноо одоо ингээд зарлал гаргаад крузны энэ тэнд наах гिचнаа гэсэн чинь зурагчин айгүй сонин сэжигтэй юм ярьсан. Тэр юу гэж ярьсан бэ гэхээр эрх минь уушлаарай таны охины зургийг би юусоо хайгаад олохгүй байна. Авахулсан билүү? Юусоо миний одоо юунд байхгүй байна. Зургийн аппарат гэж хэлсэн баг. За ингээд энэ бас нэг юм сэжигтэй юм байгаа. За тэгээ сүүлд бол одоо тэр зурагч юм бол Эмигийн зургийг гаргаж ирсэн гэж бол ярьдсан байл. За ерөөсөл нэг сэжигтэй том факт бол энэ крузны ажилчид бол Эмиг алга болсон шалтгааныг бол ерөөсөө авч хэлцээгүй юм уу? Эсвэл одоо ямар шалтгаанаар ингэж их одоо үл хайхарсан байдлаар хандсан нэг сэжиг байгаа. За тэгээд энэ крузны одоо багийнхан бол ерөөсөө тэр гэр бүлд нь Эмиг хайх, зарлах, зургийн наах, зорчигчдыг одоо тэр Куракава арал дээр буулгахгүй байхыг одоо зөвшөөрөхгүй байснаа өөрснөө ингэж тайлбар тавьсан байна. За ерөөсөө бид бол зорчигчны амар тайван байдлыг нэг алдагдуулахыг хүсэхгүй байна. За хоёрдугаарт бол Эмигийнх нэмэгтэй магадгүй одоо уснаас түсрээд амиа оролцсон ч юм уу ийм л байдалтай байлгүй дээ гэж хэлсэн гэж байна.
За мэдээж бол Эми маш сайн усанд сэлдэг. За тэгээд уснаас одоо усан живж байгаа хүнийг аврагчаар бэлтгэгдсэн тийм мэрэгжилтэй хүн байсан учраас Эми бол усанд одоо живэх боломжгүй. За мөн амиа хорлох боломж бол угаасаа сэтгэл зүйн байдал бол тийм байгаагүй гэдгийг хар гэрийнх нь баталсан. За мөн одоо тэр Куракаогийн эрэг орчмын далаа эргээс Эмигийн ямар ч цогцос олдоогүй. За бас Эмигийн тэр унтчихсан одоо байрлаж исэн өрөөнийхэн балкон дээр хамгийн сүүлд Эми унтж байгааг нь аав нь харсан гэсэн шүү дээ. Тэр балкон дээр ч гэсэн мөрдөгчд, хувийн мөрдөгчд одоо шинжилгээ хийгээд, турууныхээ янз бүрийн уул мөр хайхад хинч одоо Эмиг балконоос түлхсэн гэсэн уул мөр олдоогүй байт юм байна. За ингээд Эмигийн аав нь бас хожим яг ингээд дурсаж ярьсан байна л да. Нэг явдлыг сансан байгаа. За тэр хэд гэр бүлэрээ яг тэр крузны ресторанд хооллоо суужсэн чинь нэг зөөгч одоо тэднэрт үйлчилж исэн. За тэр зөөгч болохоор Эмигийн нэрийг асуусан гэж байгаа. Тэгэд ингээд ямар учраас Эмигийн нэрийг одоо асууж байгаа юм бэ гэд ингээд аав нь бол одоо тэр тухайн зөөгчөөс асуусан байна. За тэгсэн чинь танаа охин бол одоо надад маш их таалагдж байна. Ингээд круз бол одоо Куракао арал дээр зогсох үед би бол одоо Карлос ба Чарльз гэдэг ресторан тэнд байдаг. Тэнд бол одоо охины чинь урьж одоо оройн хоол идмээр байна гэж хэлсэн гэж байгаа. За тэгээд тэр зөөгч бол явсан. За Эми бол энэ үед бол яг нэрээ хэлэл тэгэл өнгөрцөн юм шиг байлаа. За тухайн үед Эми аавдаа бас хэлсэн байгаа. Тэ аава би мэдээж энэ зөөгчтэй уулзахгүй. Энэ зөөгчийн урилгыг нь одоо тийм ээ тэр хүлээж авахгүй. Угаасаа би энэ хүнийг танихгүй. Би тэр одоо Карлос ба Чарльз ресторанта энэ хүнтэй болцохгүй гэж аавдаа хэлсэн. Аав нь ч гэсэн ямар учиртай хүн юм бэ? Энэ хүнтэй чи крузны өөр газар таарсан юм уу? Яагаад энэ хүн чамааг ингэ сонирхож байгаа юм бэ гэж асуухад Эми бол угаасаа өмнө нь таараагүй. Сая энэ хүн л ингэ өөрөөс те биднэрт үйлчилж явахдаа инглээ гэж Эми хэлжсэн гэж. За Эмигийн аав бол тэр зөөгчийг бол үнэхээр сэжигтэй санагдсан гэж хэлж байна. Мөн Эмиг алга болсноос 7 жилийн дараа за тэр Куракао арал дээр байдаг Карлос ба Чарльз гэдэг ресторанаас 18 настай Натали Холвей гэх охин бас алга болсон байт юм байна. За энэ Карлос ба Чарльз гэдэг ресторанаас чинь одоо Эмиг болзоонд урих гэдээсэн шүү дээ. За тэгээд энэ ресторанаас одоо 7 жилийн дараа ийм нэг эмэгтэй алга болсон гэдэг. Тэгэхээр хүмүүсийн бас нэг сэжиг төрж гисэн байгаа. За ердөө энэ Карлос ба Чарльз гэдэг ресторан ч арай хүний наймааныхны тийм ээ одоо нэг хохирогчоо хулгайлдаг, тэнд магадгүй авчиж болцдог ч юм уу. Тийм газар арай биш үсттэй гэсэн таамаг бас гарч ирсэн байт юм байна. За ингээд крузен дээр байсан одоо хүмүүсээс гэрчүүдээс бол одоо бас ингээд лавлж асуухад бол хэлсэн байгаа. Яг тэр Эмиг алга болдог тухайн өглөөний үүрийн 6 цагийн орчимд одоо крузны бааранд Эми нэг урд шүн нөгөө нэг Blue Orchid хамтлагийн бас гитарчин Алистер Дугластай хамт бүжиглж исэн гэсэн штэ. Яг тэр хүнтэй бас өглөөний 6 цагт хамт байсан штэ гэж батлсан гэрчүүд бас гарч ирсэн байна. За мэдээж бол энэ Алистер Дуглас гэх энэ хүнийг бол байцаалтанд оруулсан. За энэ хүн бол одоо би тэр тухайн шүн Эмитэй бүжиглж исэн болохоос өглөө нь дахиад бол одоо энэ Эми Лен Брэдли гэх эмэгтэйтэй би бол уулзаагүй гэж үгүйсгсэн. Ингээд энэ ямар нэгэн баримт олдоогүй учраас энэ Алистер Дуглас гэдэг хүн ингээд зүгээр өнгөрсөн баг. За Эмиг алга болсноос хойш сар орчмын дараа гэрийнх нь бол цагаан ордон болон конгрессийн гишүүдэд захиа бичиж охиныхон хэрэгт бол туслахыг хүссэн. Тэдний гэрийнхэн мөн веб хуудас нээж Эмигийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх 24 цагийн нээлттэй утсыг ажилуулсан ч Эмигийн талаар ямар ч сураг гараагүй. Хувийн мөрдөгч хүссэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. За Эмигийн ээж нь хэлэхдээ Эмиг усан онгоцон дээр тийм ээ крузен дээр байхад угаасаа хин нэгэн охины мань онцгойлон одоо харсан. За тэр хүн бол охиныг мань хүссэн. Тэгээ тэр хулгайлах төлөвлөгөө зохиогоод охины мань хулгайлаад явсан тодорхой гэж ярьсан байна. Эмиг сургуу алга болсноос 5 сарын дараа Канада улсын 2 жуулчин Эмитэй яг адилхан эмэгтэйг тийм ээ Куракао арлын далайн ирэг дээр 2 эрэгтэй хүнтэй хамт явж байсныг харсан гэдгийг баталж цагдаад мэдгдсэн байна. Тэдний харсан эмэгтэй Эмитэй яг адилхан шивэстэй байсан гэж мөн мэдүүлсэн. За ингээд Эми бол өөрөө маш их шивэстэй эмэгтэй байсан юм байна. За түүний зүүн мөрөн дээр нь ингээд сагсан бөмбөг ингээд гартаа барьсан Тасманийн чөтгөрнжтэй амтны дүрстэй шивэстэй. За нуруунд дээрээ нарны шивэстэй, хүүсэн дээрээ гөрвлийн шивэстэй, бас хүүсэн дээрээ эмэгтэй юм байна. За тэгээд нэг хөлийнхөө шагаа орчмын дээхэн талд хятадын нэг тийм бэлэг тэмдэг болсон дүрсийг Эми шивүүлсэн байт юм байна.
За Канада улсын тэр хоёр жуулчин бол тэр далайн эрэг дээр харсан эмэгтэйг бол яг Эми мөн байсан. Шивээсэн ч гэсэн яг мөн байна. Бид хоёр бол одоо 100% итгэлтэй байна. Тухайн тэр Эмитэй адилхан эмэгтэй бол яг тэр хоёр эрэгтэй хүнтэй хамт явж исэн. За тэгээд тэр Эми бол одоо олонний анхаарлыг өөртөө маш их тийм татах гад тиймэрхүү одоо байдлыг бол гаргаж исэн. За тэр хоёр эрэгтэй хүн бол Эмиг бол харгалзагч маягаар одоо тийм байдалтай бие авч явж исэн гэж хэлсэн байна. За мөн энэ хоёр Канада улсын жуулчны одоо тэр Эмитэй адилхан эмэгтэйг харсны ам зургийг гаргасан байна. За тэр хоёр тагалдаж явсан эрэгтэйхэн ч гэсэн ам зургийг гаргасан байдаг. За ингээд ч бас үр дүнд хүрээгүй. Мэдээж Куракаогийн тэр далайн эрэг дээр Эмиг хайгаад дахиад олоогүй юм бэл. 1999 онд нэгэн тэнгисийн цэргийн офицер Куракао дахь эмсийн хүрээлэнгээр үйлчлүүлж байхдаа Эми гэх эмэгтэйтэй танилцсан байна. За Эми тэнгисийн цэргийн офицероос бас тусламж гуйж өөрийнхөө бүх байр байдлыг хэлсэн ч за тухайн одоо тэр офицер бол Эми туслаагүй юм байна. За шалтгаан нь юу вэ гэхээр өөрийн албан тушаалд нь бол асуудал үүсч ямар нэгэн сэв суух вэ гэдгээс бол тэр тэнгисийн цэргийн офицер одоо айгаад одоо болгоомжлоод цагдаад мэддэггүй дууган өнгөрсөн баг. За энэ офицер бол бүр сүүлд нь Эмиг сэтгүүл дээр зургийг одоо гаргаад гэрийнхэн тийм ээ ингээд эрен хайж байгаа хүн одоо алга болсон гэдэг эмэгтэй гэдгийг нь бол хараад за цагдаад энэ хүн хандсан юм бэлээ. За би бол тухайн үедээ нэг тэр эмэгтэйг нэг авч хэлэлцээгүй. За өөрийнх нь бас албан тушаалагч бас тийм ээ ингээд эрсдэлд оруулахыг хүсээгүй. За тэгсэн энэ эмэгтэй бол яг мөн байна. Миний тэр эмсийн хүрээлэн таарсан гэх эмэгтэй бол энэ Эми Лен Брэдли гэх эмэгтэй мөн байна гэж цагдаад мэдгдсэн. За тэгсэн чинь энэ хүний одоо мэдүүлэг дэндүү хожимдсан байсан учраас Эмиг бол олж чадаагүй. За дахиад нэг харамсалтай шалтгаанаар бол Эмигийн гэр бүлийнхэн бол луйвард болсон байдаг. Франк Джонс гэх хүн бол Эмигийн аавтай холбогдоод өөрийгөө Америкийн нэгдсэн улсын армийн тусгай хүчний офицер гэж танилцуулаад намайг Франк Джонс гэдэг би Эмиг бол олж чадна. Куракаод байдаг зэвсгэлсэн Колумбуудаас би Эмиг одоо аварч чадахгүй бол тийм ээ Америкийн нэгдсэн улсын армийн тусгай хүчний офицер одоо байгаад яах юм бэ гэсэн утгатай зүйлийг Эмигийн аавд ярьсан гэж байгаа. За Эмигийн аав бол мэдээж Франк Джонст бол итгэсэн. За гэвч энэ хүн бол Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний офицер байгаагүй юм билээ. За луйварчин байсан. За ингээд Эмигийн аав бол энэ хүнд охиноо одоо хайх төлбөр болгоод $200,000 өгөөд ингээд луйвардуулаад алдсан юм бэл. Мэдээж энэ хүн бол Эмиг хайгаагүй. За Эмигийн аав нь $200,000 луйвардуулснаа ярихдаа хэрвээ таны хүүхэд алга болсон бол та юу хийх вэсэн бэ? Би охиноо олох бүхэл байж болох боломжуудыг хайж ашигласан. Гэвч би луйвардуулчлаа гэж хэлсэн байна. За ингээд Эмиг алга болсноос 6 жилийн дараа нэг эмэгтэй Барбадос дахь одоо их дэлгүүрийн эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд яг Эмитэй таарсан гэж баталсан байна. За яг тэр бие засах өрөөнд бол Эми бол явж исэн. За Эмиг бол нэг хоёр эрэгтэй хүн харгалзаад явж исэн. Тэр эмэгтэй бол надад өөрийгөө Виржиниагаас ирсэн Эми Лен Брэдли гэж танилцуулсан. Тэгээ бит хоёр ингээд дахиад илүү юм ярих гэдсэн чинь нөгөө харгалзаж явсан хоёр эрэгтэй хүн тийм ээ. Эмиг бол айгүй тийм захирангуй, шаардангуй, тушаангуй байсан. Чи одоо зүгээр бие засаад гар өөр хүмүүстээ ярихгүй шүү гэх байгаар аягилж исэн. Би энэ эмэгтэйг ингээд зургийн өмнө харж исэн болохоор яг Эми мөн байна гэж бодсон гэж энэ эмэгтэй хожим цагтаад хэлсэн. За тэгээд энэ эмэгтэй яг Эмиг бие засах өрөөнөөс гараад явгоот л цагтаа дуудсан байгаа. Энэ дэлгүүрийн эмэгтэйчүүдийн бие засах газар. За ингээд цагдаа нар бол энэ Барбадосын их дэлгүүрт ирсэн. За ингээд ирсэн ч гэсэн аль хэдийн нэгэнд хожимдсан байсан. Эми болон Эмиг дагаж явсан хоёр эрэгтэй хүний бараа сураг аль хэдийн алга болсон байжээ. За ингээд Эмиг мөн л олж чадаагүй. 2005 онд Эмигийн аавд бол захин шуудангаар нэгэн зураг ирсэн байдаг. За энэ зургийг бол хүний наймааны хохирогчдын 90 сурвалжилдаг байгууллагаас интернетээс олоод Эмигийн аав руу явуулсан байна. За уг зурган дээр бол нэгэн эмэгтэй хүн орон дээр дотор хувцастайгаа хэвтэж байгаа харагддаг. За энэ зураг дээр байгаа эмэгтэй бол Эмитэй маш адилхан байсан. За мэдээж энэ зургийг бол одоо Эмигийн өмнөх 1998 оны төрхтөө тийм ээ яг амны, хамрын байрал, нүдний байрал гэдээ ерөнхий одоо тэр гавлын байралтай нь бол харьцуулж үзэхэд за энэ хүн бол яг Эми Лен Брэдли мөн байна гэж тогтоосон юм билээ. За тэгээд мөн одоо энэ зургийг интернетээс ингээд одоо хаанаас олвоо, энэ зураг нь хаанаас гарч ирсэн гаралтай зураг вэ гэдгийг бол хүмүүс ажиглаад за энэ зураг бол насан туршидны веб сайтн дээр байрлуулдаг тийм ээ.
одоо нөгөө онлайнаар нөгөө биеийн үнэлж байгаа эмэгтэйчүүд ингээ хараад энэ захиалдаг вебсайт байд юм билэ. Тэрэн дээр байрлуулдаг зураг байна гэж таамагласан баг. За ингээд харамсалтай нь бол одоо маш олон ингээд фактууд гарч ирээд байна л да. Одоо Эми бол ямар ч байсан амьд байгаа юм байна. Түүнийг бол хүний наймаа секс боолчлолд одоо албан хүчээр одоо биеийг үнэлүүлж ашиг олдог тийм мафч гэдэг юм уу тийм бол хулгайлсан ингээд энэ хит хитэн тохиолдод байгаа фактууд дээр бол тодорхой харагдаж байгаа ч гэсэн харамсалтай нь Эмиг олох ажилд өнөөдөр ямар ч ахиц гараагүй байгаа юм байна. За ингээд одоо хүртэл Эмигийн гэр бүлийнхэн болон Америк нэгдсэн улсын FBI бол Эмиг бол эрен хайсаар байгаа. Эмигийн хэрэг бол одоо нээлттэй байд юм байна. За ингээд өнөөдрийн хэрэг маань үгээр дуусж гин дараагийн дугаар хүртэл баяр таа.